Сайн байна уу? Maxis брэндийн Бацогт байна. За энэ удаад өвлийн дугуйг хэрхэн солих, ямар цаг хугацаанд солиул тохиромжтой талаар зөвлөгөө өгнө. За манай монголчууд маань анхны зас орохын өмнө буюу зас орсны дараа дугуйгаа солиход байдаг. За энэ нь бол буруу юм аа. Гадны температур 7 градусаас доош тогтворсон нөхцөлд өвлийн дугуйгаа солих шаардлагатай байдаг. За мөн дугуйны эдлэгээ, хээний илэгдлээ харах хэрэгтэй. 4 мм-ээс доош орсон байвал дугуйг заавал солино. За дугуйн дээрх тэмдэглэгээ байдаг. Одоо монголчууд маань ерөнхийдөө тэмдэглэгээ, дугуйн дээрх тэмдэглэгээ маш сайн уншиж сурсан байгаа. За дугуйн дээр доод тэмдэглэгээ буюу 4 оронтой код байдаг. За сүүлийн 2 орон оноо илэрхийлдэг. Эхний 2 он нь хэд их 7 хоногт үйлдвэрлэсэн дугуй вэ гэдгийг илэрхийлдэг. За тиймээс дугуйны тэмдэглэгийг уншаад ямар цаг хугацаанд солих вэ? За дугуйны илэгдлээс хамаарат хязээ солихоо бол бас шийдэж болно. За өвлийн дугуйны хувьд барилдах чадвар, резин за тэг өвлийн дугуйны үзүүлэлт бол цастай, мөстэй яг хальтрахаа агуулгаанд нийцсэн байдаг. За дөрвөн үлрэлийн дугуйнаас бол резиний өөрийн чадамжаараа бол шал өөр байдаг. За тиймээс дөрвөн үлрэлийн дугуйг аль болох өвөл ашиглахгүй байх шаардлагатай. За цөөн хэдэн брэндийн дугуйг бол үйл зөнгөө хэрэглэж болдог. За манай Maxis брэндийн хувьд бол Maxis Razor 80 буюу 811 гэсэн дугуйг үйл зөнгөө full time-тай тэрэгэн дээр бол хэрэглэхийг зөвшөөрдөг. За тавьж болдгоо. За тиймээс дугуйны илэгдэл, за мөн өвлийн дугуйгаа хэрхэн солих тал дээр энэхүү зөвлөгөө дагаарай. Анхаарал тавьсанд баярлалаа. Дэлхийд танигдсан тэрүүн чанар, хэм дүн, Maxis дугуй.